Зохиолыг бичсэн Ламсрунгийн Саран туяа. Зохиолыг уншсан Туул Синди. Гоник хөвөрцөн Замбойлон. Гүйр яасан муухай хөхтэй хүн бэ? Төрсөн үрээсээ салж ингэж их шаналж явахад тавлаад ахтай явах вэ дээ. За эмээ угаасаа ноос огчиг мэддгийм байна лээ. Үрийг нь төрүүлсэн хүнийг хог шиг хайж чаддаг, зоригтч гомдох хэрэггүй. Төрсөн үрээ хайрлаагүй, харанхуй шөнхөө чадж байгаа хүн намайг юу боллоо гэж хайрлах вүлээ дээ. Зоригоос хайр хараад хэрэггүй шиг ноосоогоос хүн чанар хүсээд хэрэггүй юм а да. Харин бомчин хөөх охин, тавтаа ах сайн хүн, бомчин аав шигэ сайн хүн. Миний хүүч гэсэн замбаг эмч шиг сайн хүн болно. Тэр миний хүүхэд биш, замбаг эмчийн хүүхэд. Альгармаа ойдлын машинаа төрс зуур зөвшөөрсөн дээр нь авчихъя гэж гүйж очсноо ноосогийн хэлснийг санамсаргүй сонсон ихэд балмагдан уймарч хэсэг уйлснаа ийм бодоод тайвширахыг хичээв. Гэсэн ч тэрбээр гомдоод л байлаа. Зөвхөн эмээгээ л хайрлаа. Надад эмээгээс өөр хинч байхгүй, хүүхдэж байхгүй. Зөвхөн эмээ минь л байгаа. Эмээгээ л хайрлах минь. Альгармаа зүрхээ даран сөхөрч унаад хашгирав. Түүний нулимс урссаар л байв. Хорвоо түүнд дэндүү хатуу хандаж байна, дэндүү гомдмоор. Альгармаа зөвхрөн сууснаа гинт босон харайв. Ноосоо тэгж хандж байгаа юм бол би бас амьдрах хэрэгтэй шүү дээ. Энэ их амархан. Альгармаа маш хурдан хөдлөн ноосоогийн авчирсан барууны шошготой гоёмсог цамцнуудыг уутнаас гарган дэлгэн тавиад инэв хийлв. Хоймрын намхан ширээн дээр том ватум цаас дэлгэн дөрвөн талд нь коноптоод цамцнуудын хийцийг өөрчлөн зурж эхлэв. Оройхон тийшээ бороо намдан өтгөн саарал манан богдхан уулын оройгоор хөшөлтсөөр орчныг харанхуй нөмрөв. Ноосоо сим алхасаар найгалмаа хөгшний гэрийн үүдэнд очиж дотоор нь сим шагаан харвал охин ширээн дээрээ том ватум цаас дэлгэчихсэн шинтэн зураг зурж байхад бол өөртөө инэв хийлв. Энэ муу гуйлахчин хийж л таараа шүү дээ. Хоол хүчтэй. Хэдий залуу сайхан хүүхэн байлаач хоосон ходоодоо тижээхийн тулд ажиллах хэрэгтэй химэн бодов. Альгармаа миний хөөрхөндөө унтж гин үү? Ноосоогийн ихэд найрсгаар хэлсэн үгийг сонсоод Альгармаагийн дотор мухаарч ихэд гомдовч өөрийгөө хүчээр захиран "Үгүй, унтаагүй байна. Нөгөө загварыг өөрчлөн зурж байна. Яасан бэ хчээ?" гэж хэлв. Тийм үү. Овооштэй миний дөө. Их чин жаахан унтаж байгаад ажилдаа явлаа. Ингээд эргэн явхад Альгармаа дуурсангүй. Шүн орой болсон хойно бомчоо охин ихийнхээ ойдлын машиныг тэрсээр орж иржээ. Хар зах гэж нэрвшсэн Дэнжи мянган гих барааны зах дээр хүн сэлүүн байсан ч хүмүүс орж гаран зөрсөөр байлаа. Гадаадын шошготой гоёмсог цамц хэдийг барьсан Альгармаа хар шилзүүн ийш тийш сэрэмжлэн харсаар явна. Энэ ямар үнэтэй цамц вэ? Гэх дуугаар ихэд сочсон Альгармаа дуу гарсан зүг рүү сандран харвал нилээд ганган дэгжин хувцалсан 30 орчим насны хоёр бүсгүй зогсож байв. Надаас асуугаад байна уу? Тийм ээ, цамцыг чинь сонирхож байна. Тийм үү. 25 төгрөг. Хаанхын цамц уу? Ах маань Унграас авчирсан юм аа. Бүсгүйчүүд цамцыг барьж үзэн ихэд чамбаа эргүүлж тойруулж үзээд "Тийм байна. Будапешт гэсэн байна штэ." "Тийм үү? Тэгвэл авъя л да. Энэ тэгээд нөгөө барууных гээ чинь муу юм уу?" "Мөн гээд ахт чинь." "Тэгвэл авъя л да. Сэргийлэгч гараад ирвэл төвөг олно." Ямартай ч аз таарч хоёр эмэгтэй нэг цамц авч Альгармааг баярлуулав. Альгармаа 50 төгрөг гартаа хайчихвээ гэж тасатгаад үүргэвчнээс дахин 2 цамц гарган цааш алхав. "Бүсгүй, яасаа айтаахан цамц барьчихсан явна уу?" Нилээд халамцсан ир ганхаа ирснээ гардах цамцыг нь шүүрэх шахам авахад Альгармаагийн зүрхээр ширхийн хатгуулж айдаст автав. Согтуу ир цамцыг эргүүлж тойруулан баах үдснээ айсандаа бүндгөнтөл чичрэн зогсоо бүсгүйг харж хуруугаараа дохин дэрэгдээ зогс гэж дохиход Альгармаа дэрэгдэн очив. "Чи үүнийг ойсноо? Үннээ хэлэн шүү. Битгий миний дургуг хүргээрээ дэх хүүхэн гой. Би их л эвгүй хүн шүү." "За, тийм ээ. Би өөрөө ойсон." Согтуу ирийн хурц харцтай том алагнууд бүсгүйг сийчих мэт хурцаар харан догшоорч "Яах гэж ойсон?" хэмээн асуув. Альгармаад хэлэх үг олдохгүй хэсэг тулгамдснаа гинт зоригжих мэт болж "Амьдрах гэж ойсон" гэж хэв. Сайх ирийн харц арай зөөлөрч "Намайг дагаад яв" гээд төрүүлэн алхахад бүсгүй араас нь дагав. Тэр ирийг дагаж явахдаа Альгармаа жигтэйхэн айж байв. "Хар болоод игдуудадах.
Сайх залуу гинт зэрлэг баламдаар хашгирахад альгармаа ихэд цочож дагжин чичрэв. Төдхөн тэдний дэргээд лакс биетэй, бариу джинстэй, өндөр чилгэр нуруутай, хөнхөр ногоон дөнүүд хянга хамартай ир хурч ирээд альгармаа харж нүдэнд нь инээмсэглэл тодров. За, эн чи яасан хөөхөн шуухаа вэ? Битгий новшроод агараа. Гөлчгийн нүд чинь таарсан уу? Таарсан атмана. Энэ хүүхнийг харж гин үү? Харж байна. Сайхан бүсгүй байна. Чи зөвхөн өнгийг л харна үз. Шүлсээ илүү залгиад хэрэггүй шүү. Өнөөдрөөс эхлээд энэ бүсгүйг зах дотроос ямар ч сэргийлэгч барих ёсгүй шүү. Ойлголоо атмана. Бас энэ эмэгтэйд хинч гар хүрэх ёсгүй. Ойлголоо. Одоо замаас холд. Ойлголоо атмана. Харин чи намайг дагаад явах хонгор минь. Надаас айсны хэрэггүй. За, альгармаа мөнөх эрийг дагсаар захаас гарч ойролцоох гудамж руу орж хашааны ингээр үргэлжлүүлэн байрсан навтгар цагаан байшин руу оров. Намхан цагаан байшин олон тасалгаатай байхын сацуу их тохилог ажээ. Том саруулах өрөөний хоймор тавьсан тохилог буудан дээр тэрийн унсан сайхэр өмнөө чичрэн зогсоо залуу бүсгүйг харан мушилцаж суучих гэхэд альгармаа сандалд цомцаан суув. Чи тэгээд хитэн цамцтай гарч ирсэн? 5 цамцтай зах дээр ирсэн. 5 цамцыг тэгээд хэдий хэр хугацаанд оих уу? Машинтай бол удахгүй л дээ. Нэг өдөр амжих уу? Амжнаа. Чи хаана ингэж ойж сурсан? Би өөрөө ойж сурсан юм аа. Ойдлын мэрэгчлэр сураагүй л дээ. Алуу. Чи наад цамцнуудаа гаргаад ирдээ. Альгармаа түүний шаардлагаар цүнхээ ухаж, үлдсэн 3 цамцаа гаргаж залуугийн өмнө тавиад Альгармаа түүний шаардлагаар цүнхээ ухаж, үлдсэн 3 цамцаа гаргаж залуугийн өмнө тавиад эднийг үлдээгээд яаж игээ салхан чухал гэж бодов. Залуу цамц нэг бүрийг эргүүлж тойруулан нэгт нямбай үдснээ толгоос ихсрэн эсгэрч яг л ойсон байна да. Энийг тэгээд ямар машинаар оих уу? Гэлээ. Олон улс сольдог ойдлын цахилгаан машинаар. Тэр машиныг чинь тэгээд хаанаас олж болох бол? Мэдэхгүй. Ойдлын томоохон үйлдвэрүүдэд л байдаг бах. Хаа нэрээ тийм юм байна шүү. Гэсэн ир хаанаас ч юм бэ жижиг бөмбөлөг шиг юм гарган дээш шидэн буцаад шүүрэн авснаа гартаа атгаж инээд алдав. Аха би явчих уу? Та наа цамцнууд аав. Өө тий. Чи хідээр зарж байгаа үлээ? 25 билүү? Ингээд бүсгүйг шүрэн харахад айсан бүсгүй хурдхан толгой дохив. Хөөе, амьд амтан байна уу? Гэх түүний муухай хашгирах дуунаар 2 эрэгтэй нэг эмэгтэй айсан байдалтай гүйн орж ирэв. Сангма, чи энэ дүү хүүхэнд 75 төгрөг өгчих. Дахиура, чи энэ охиныг гэрт нь хүргээд өгчих. Ингээд чиний нэр хэм блэ? Альгармаа гэдэг. Альгармаа, чи хэрэг болвол ах дээр ирээрээ. Ах нь чамд тусалнаа. Энэ бол ахынх нь нэг үүр. Чи ийм цамцаа оёод зах дээр зарж л бай. Миний хүмүүс чамд туслана. Баярлалаа. Таныг хэн гэдгийг мэдэж болох уу? Болно. Үлий сахигч гэж асуугаарай. Юу гинэ? Тэгэж асуухад болно. Одоо явж олно Альгармаа. За, үлий сахигчийн царай ууртай хүйтэн болоход Альгармаа хурдхан гарахын мөн болон өөдрөө дээгдэв. Хөөе бүсгүй, хүлээж бай. Чамайг хүргэж өгснэг сонссон биз? Гихтун ард нь гарахад Альгармаа эргэж харав. Өндөр монхор хамар ногоо нүдтэй хідэн сэрвгэр тажирхан шар ус талмаг нь шанаар үн налмайн унжсан туранхаа шар залуу зогсож байв. Энэ ямар инээдтэй амтан бэ гэж бүсгүй тоомжоргүй бодсон ч би өөрөө явчихъя гэж ихэд эвлэрэнгүй хэлв. Чамайг хүргэж өгөл гэсэн бол хүргэж өгөх ёстой заа юу? Цаг алдаад юу хийх вэ? Суучих. Энэ аавын цээж манай чөдрийн унаа байхгүй юу? Гэсэн залуу инээд алдан хашааны үүдэн зогссон машины хаалга онгойлгоход татгалзах аргагүй болсон Альгармаа орж суув. За тэгээд яриад агараа. Залуу улс байна, танилцъя да. Танилтай бол талын жинэ гэсэн мэрэгүү үг байдаг баха. Энийг ч мэрэгүү үг гэдэггүй баха. Тийм үү? Гэхдээ ийм үг байдаг л үсттэй. Гэсэн жолооч залуу тамхин шарлсан шүдэ гарган инээхэд түүнтэй ярих дургүй байгаагаа илэрхийлэн бүсгүй мөрөө хавчав. Чамайг хэн гэдгийг чи мэдээд хэрэггүй. Яас их зантай хүүхэн бэ чи? Чамтай бол ингэж л харцсан. За яах вэ? Голсон юм голд орно гэж нэг сайхан үг байдаг да. Хизээч үгүй. За яамаа. Ингэхэд бардам зант минь танаа хаана гэдэг вүлээ? Яармагт ойлголоо. Тэд дахин юм ярилцсангүй давхсаар Альгармаагийн заасан хашааны үдэнд ирэхэд хот хоорондын баазын кабин дээрээ олон тав хошуу игнүүлсэн дүнхийсэн цэнхэр зээл 130 машин зогсож байв. Паах, саятан жолооч байх нэ.
Танаа нөхөр үү? Нөхөрч бишээ. Манай ах. Энүүгээр их эргэлдвэл ах зүгээр байх хүн биш шүү гэсэн Алгармаа түүний УАЗ машинаас маш хурдан буулаа. Жолоочч буцаж тавхив. Алгармаа хашааны үүдэнд очиход зээл зунгууч машины жолооч цонхныхоо шилийг доош нь буулгаад "Сайн уу миний дөө? Юм асууя" гэхэд бүсгүй тийш очив. "Сайн байна уу? Та юу асуух гэсэн? Энэ хашаанд байдаг найгалмаа гэдэг хөгшнийг чи таних уу?" "Таньнаа. Манай эмээ." "Өө, тийм үү. Эмээ сайн уу?" "Гэртээ байхгүй ах шүү. Эмээгийн биеийн өвдөөд эмнэлэгт хэвцэн." Харлаа. Гайгүй юу тэгээд хаана хэвтэвэ? "Нэгдүгээр эмнэлэгт ходоодны өвчин жаахан өвдрээд эмчлүүлж байгаа." "Тийм үү. Би 2 дахин ирсэн. Гэр нь цоочтой байдаг. Чи нөгөө зээ охин нь мөн үү?" Мөн. Та эмээг таних юм уу?" "Таньдгийм ахын дөө. Чи хизээ эмээ дээр очих уу?" "Оройхоо очино." "Тийм бол миний дөө өнөөдөр битгий очиорой. Манайх очиж иргий" гээд жолооч тэгш цагаан шүд ярилцуулан инээснээ машинаа асаахад Алгармаа мөн нэмсэглэн толгойд охив. "Эмээг минь таньдаг, бүр эргэж очдог хүн байдаг юм байна. Тэгэхэд энэ муу ноосоо муу хилжил байдаг" гэж бодсон Алгармаа тавдангийн гэрөөд муухай хараад хашааны хаалга түлхэн оров. Шүнжин юм ойсон тул нойрон жигтэйхэн хүрэх ажээ. Алгармаа гэртээ оронгууд орон дээрээ дээш харан унаад унтаж эхлэв. "Танхилаа. Миний хань 2 охиноо хараад ойж явах уу?" Галтгооны өрөөнөөс төгөлдрийг хэлэхэд 2 охиноо унтуулж байсан оюун төгс хүүхдийн өрөөнөөс гарч түүний дэргэд очив. Ихрүүд уйлахгүй байхыг бодоход унтчихсан болол та. Төгөлдөр ширээн дээр хөлдөө мах гарган тавиад цаашаа харчихсан гурил зуурч байв. "Та яасан их гурил зуурч байгаа? Ямар хоол хийх гэж байгаа?" гэсэн оюун төгс түүний чилгэр өндөр нуруунд нүрээ нааж араас нь тэврэн эрхлэв. "Миний танхил яасан бэ? 2 бурхан маань унтчихсан уу?" "Тэглээ. Унтчихсан. Чи юу идмээр вэ танхилаа?" "Юу ч байсан яах вэ? Таны хийсэн бүх хоол гоё. Томоогүй гэдэг нь эрхлээд л байгаараа чи." "Танд эрхлээд л баймаар байна. Ямар хоол хийж байгаа юм бэ?" "Хідэн сайхан бууз хийгээд орхиё. Нөгөө эмээ маань зайлуул эмнэлэгт хэвтчихсэн байна. Би гэрт нь очиод зээ охинтой нь уулзаад ирлээ." "Өө, тийм үү. Би туслалцъя хайр та. Хойлоо хамт явах юм уу?" Гээд оюун төгс заазуур шүүрч хөлдөө мах хальтжуулан хөшөглөж эхлэхэд төгөлдөр сандарч бойл. Наад махчин хөлдөө гараа авчхав зай. Би өөрөө хөшөглөе гэм гэснээ эхнэрийнхээ гараас заазуур салган авч хазар дээр нь үнсэв. "Хойлоо хамт явах юм уу? 2 бурхнаа яах вүлээ дээ. Ах нь явчихаад алээрээ." "Ах нь юм уу? Нөхөр нь юм уу?" "Ер нь бол би чиний нөхөр, ах, аавыг оруулсан хүн дээ." "Яг үнэн. Бид 3-ын төлөө ядарчлаа зүтгэдэг хүн танаас өөр хэн байх вүлээ дээ" гэсэн оюун төгс нөхрийнхөө хүзүүнээс зүгдэн эрхлэв. "Тэр чинь л миний үүрэг хойно. Хэд хоногоос ярамг руу хашаа байшин руугаа гарцгаая да. Огтод маань агаар хэрэгтэй. Цагийн 50-нд эмээгийн бие гайгүй бол манай хашаанд буучхвал айлын хантай аштай юу да. Чамайг ажилдаа орохоос өмнө өвгөн нь холын замд хэд яваадах юм. Авдаг хэдэн ахиу хойно. Тэгэхээсээ охид таныг байхгүй болохоор уйлаад унтахгүй байдгийн. Ялангуяа үүр зайх бүр нэг аав амтай хачин хүүхчүү. Миний охид чинь аавыгаа санаад л тэр. Харин чи гэхдээ төгөлдөр оюун төгсийг өргөн хүрэн үст тэргүүнийг нь ихэд хайрлан үнсөв. "Би юу? Би таныг маш их сандаг. Хөөрхий дөө. Миний танхил нь." Төгөлдөр ихэд уяран хилээд эхнэрээ ингэртэй наан тэврээд урал дээрээс нь шимэн үнсөв. "Намайг анх тантай сандуу жигтэйхэн хардаж үлээ." Оюун төгс өн эртний дурсамж сөхөж инээмсэглэв. "Сандуу гинэ? Юу илээ тэр чинь?" гэж төгөлдөр гайхан асуугаад эхнэрээ хайрлан ширтснээ пасхитл инээд алдаж "Нөгөө найз залуу юу?" гэж дуу алдан хөхрөв. Тэр ер нь амар хартай хачин хүүхэд байсан. Нутгийнхан алдаргайд яагаад ч юм бэ ам муутай байдгийн. Олны ам ортой гэж тийм жаахан хүүхэд хайрлах биш хардаж амьдрал эхлэнэ гэдэг бэрх шүү дээ. Чи минь миний тавилан байж дээ. Гээд төгөлдөр нээв хийлэв. "Та тэгээд ганцаараа эмээ рүү явах юм уу? Өөр яах вүлээ дээ? Өдий том болсон хүүхэн байж дагаад байгаараа чи ахыгаа." "Ахыгаа гин шүү. Нөхрөө гээч мангараа." За нөхрөө чи ер нь яах гээд хоол хийлэхгүй энд намайг өдөж хоргоогоод байгаа хүүхэн бэ?
Төгөлдөр яаран гараа угаангаа хилээд гараа арчмагц хүүхнийг тэрэн хүзүү нүрийг нь ихэж хунаглан үнснээ унтлагын өрөө рүүгээ авч оров. Сайн байна уу эмээ? Гэхдээ ард нь хүнгэнэхэд найгалмах хөгшин эргэн харав. Тортой юм барьсан төгөлдөр инээмсэглэн зогсож байхыг харсан хөгшин "Үгүй эн чинь хин блэ? Харсан ч царай шиг" гэж бодон залуу гайхшин харав. Сайн хүүхэ, сайн байна уу? Шинтэй уулзах гэвэ? Эмээ хүн танихтаа мар ухан л да. Эмээ минь дээ, би таныг эргэж ирж байна. Та бид хоёр танилуучь шүү дээ. Яагав вэ? Өвөл манай ихэр охтыг төрөхөд та шүл цай эхнэрт маань өгөөдөл хавар нь танаа гэр салхинд нурчсан байхад би очсон доо. Наасаа нэм тийм байна шүү дээ. Өнөө хүү вэ? Айл үүнэрлээ. Үгүй мөн сайн хүүе. Эмигнийг ингээд эргээд ирдэг. Найгалмаа эмгэн үнэнхүү баярлан хэлээд төгөлдрийн хоёр хацрыг ээлжлэн үнсэв. За, би яаж вэ нэмээ минь? Барагтай ахын хөвцөө. Одоо овоо даруун болж байна. Би бууз хийгээд ирлээ. Хий дарна. Гараараа барьж байгаад хэдийг идчих та. Төгөлдөр хөгшин даяганд нь хийж өгөөд гарт нь бариулахад эмгэн ихэд дуртай 3 бууз идчихв. Эмээ, одоо цай уу? Гүй мөн сайхан цай байна шүү хүмүүс. Миний хүү өөрөө энэ цай холноосоо идэж уу. Би идчихсэн шүү дээ эмээ минь гэсэн ч төгөлдөр найгалмаа хөгшөнтөө ярилцсан хооллоход эмгэн ихэд баярлав. Би таныг эмнэлгээс гарахад гаргаж авнаа. Та бүү заваараа. Мөн сайн хүү шүү. Тэгээрээ. Ингэхэд хүүхээ танах яармаг руу салхинд гарна гэсэн үү? Харин тийм ээ. Манайх танахаас 2 буудлын цаана хашаа байшинтай. Зуны агаарт хүүхдүүдээ гаргах гээд. Тийм бол хүүхээ. Эмээ танаа хашаанд бууж болох уу? Эмээ минь тэгвэл маш их баярлахсан. Манай 3 дахь хантай. Гэлаалаа хүү минь. Зэ охины минь амьдрал бүтлгүйцсэн. Хашааны айлын бүсгүйгээс охиноо холдуулахгүй бол буруу юм хийлгэж гээд байх шиг зүн татаад байгаа. Та санаа зовлтгүй дээ эмээ минь. Хідүүл амьдраад байж болно шүү дээ. Гээд төгөлдөр явжээ. Найгалмаа хөгшнийг эмнэлгээс харахад төгөлдөр тэднийхийг нүгэлгэн хашаандаа буулгачихсан байв. Ухаан орохын л хөгшүүний гар дээр өссөн оюун төгс найгалмаа хөгшөнд сэтгэл тавин тусалж эрүүл мэндэд нь анхаарч эхэлсэн тул хөгшний биеч сэвхийгээд ирэв. Төгөлдөр холын тээврийн ачаа авч хид хідэн удаа уртын аянд явжээ. Хоёр ихээр мүлхэж эхэлсэн тул оюун төгс хашаандаа том эсгээ дэвсэж өнгөлөөд огтоо мүлхүүлдэг болов. Ихэр охтыг гангар гонгархийн мүлхийг харцах найгалмаа хөгшин дуртай байлаа. Сүүлийн үед айлгармаа огт гэрээс гарахаа болж оюун төгсийн авч өгсөн олон төрлийн ойдол эсгүүртэй намыг ихэж шимтэн шагаан суух болсонд хөгшин их ихэд урамшиж баясна. Эмээ, та манай хоёрыг харж яах вэ? Манай багш намайг дуудаджээ. Бодвол миний ажил шийдэгдсэн бололтой гэж оюун төгсөө гуйсан өнгөөр хэлэхэд хөгшин баярлаж "Тэгэлгүй яах вэ? Бид 3 алдсахгүй. Миний охин яв. Болвол ажилд орохыг бодоорой." Гэвэл бид 4 гээчээ төгсөөгчээ яв. Бид үүнрээ хараад байж вэ гэж гэр дотроос айлгармаа хашгирав. За тэр сонсож байна охин минь. Хоёртоо яарч савлгүй тайв яваа дээр гэж найгалмаа хөгшин хэлв. Баярлалаа. Та дөрөвт зовхгүй. Харин та надад юу захих вэ? Ингээд оюун төгс инэв. Юу захих вэ дээ? Яваад ирээ охин минь. Баярлалаа эмээ минь гэсэн оюун төгс хувцас солиод яран гарав. Оюун төгсийг эрүүлгийг хамгаалах яамны үүдэнд очиод замбаг багш нь хүлээсэн байртай зогсож байв. Сайн байна огшаа. Хөөе миний охин сайн уу гэсэн замбагын хоолой чичирхийлэн хэлээд 2 гараас харвайн оюун төгсийн 2 хацрыг ихэд инхрийлэн үнсгэд залуу бүсгүй өвөр дээр нь хайран думбож өссөн буурал ээж нь өөрийн ирэхгүй санагдан самсаа шархируулав. Таны би сайн угшаа. Сайн. За 2 охин нь том болж байна уу гэж замбаг цаанаал нэг инхрийлж хайрлсан дуугаар хэлв. Тэр 2 маань сайн байгаа. Том болж байгаа. Төгөлдөр хөдөө замд явсан. За. Та хэд дайггүй сайн байгаа юм байна. Та энэ жил шинэ анги авах уу багшаа? Багш нь энэ жил анги авахгүй. Цөөхөн цагийн хичээл заана. Хүүхэд харах ажилтай болсон. Тийм үү? Танаа охины манайх жаахантай болсон. За энэ яах вэ? Чиний ажлын хуваар ангаа ухааны их сургууль багшаар гарсан. Тийм үү?
Яах вэ багшаа? Би багшилмааргүй байна. Эмчээр ажиллана гэсэн үг үү? Тийм ээ багшаа. Зүрхний мэс заслаар мэрэгшмээр байна. За тийм бол би орлогч сайд дээр оръё. Клиникийн 1-р эмнэлэгт доторын эмч хэрэгтэй байгаа гэсэн. Тэнд орон тоо байгаа. Ямар ч тач 2 жил ажиллаад огтоо овоо болгоод орхи. Тэгээ зүрхний чиглэлээр дахин суралцаж мэрэгшсэн дээрээс ямар ав? Баярлалаа агшаа. Таны хэлснээр болъё. Чи бас төгөлдөртөөгөө ярилцаарай. Мэрэгшсэн сургалтад Москвад суралцсан. Багадаа л 2 жил шүү дээ. Гүнзгийрүүлэх юм бол бүр 5 жилч болж болно. Ойлголоо агшаа. Тэгвэл хүлээж бай да охин минь гэсэн Замбаг багш цагаа харан хүү минь уйлааг байгаа да гэж бодов. Багшаа манай ангийнхан хаана хуваарлагдав? Бүгд хуваараа авсан. Манай ангиас инх болд та хоёр л хотод хуваарлагдсан. Бусд нь бүгд хөдөө орон нутагт хуваарлагдсан. Оо тийм үү. Ангийнхантайгаа уулзаж чадахгүй явуулчих чи амьдрал шүү дээ охин минь. Ажилдаа орохоор чинь 2 ихрийг хийн харах юм. Нэг сайхан эмээ тусалж байгаа. Манай охтыг харж өгнө гэсэн. Яасан сайн юм бэ? Инх болд хаана хуваарлагдсан бэ багшаа? Инх болд нь 3 дугаар эмнэлэгт доторын эмчээр очсон. Тэгвэл ч ажиллаад л ээжтэй манайхан. Тийм ээ. Миний хүүхдүүд хүн ардынхаа инхий манаанд хүч сарн хэн болохоо үзүүлэх цаг ирсэн шүү дээ. Замбаг ихэд уяралтай хилээд дотгошоо ороход юунд ч юм бэ өөрийнх нь төлөө бүхний гэдэг багшаагаа оюун төгс өрөвдөх шиг болов. За охин минь маргааш боловсон хүчнээс 14 цагт ирж томилолтоо аваарай. Хоёулаа хамт хоолнд ороод багш нь явуулгүй гойргүй. Хүүхэд уйлж ойж магадгүй. Химэн Замбаг цаанаа л ярангуй хилээд оюун төгсийг суугдан алхав. Найгалмаа хөгшин цай чанаж алгирмаа 2 нялхаа тэрэн тоглож суутал хашааны гадаа машин сигналдав. Миний охин манай үүдэнд машин сигналдаад байх шиг. Харин тийм юм шиг байна эмээ. Төгөлдөр ах нь ирж байгаа юм болов уу? Харин ээ, би гарч хараад ирээ эмээ. Гисээр алгирмаа гарахад дээрийн хүргэж ирсэн УАЗ машин байхыг хараад охины царай цонхийн цайв. За сайн өвөсгүй. Үлий сахигчийн туслах давхур дамбаа масайтал инээ зогсож байв. Чи яах гэж ирсэн? Ах чамайг аваад ир гэсэн. Би очихгүй гэвэл яах юм? Энд байгаа хүмүүст чинь л муу зүйл тохиолдох бах та. Миний охин, юу хүн бэ? Юу гинөө? Муу зүйл тохиолдохоо? Гэн чи одоо юу болоод байна? Найгалмаа хөгшин хитэдээ гараад ирж гисэн бүү мэд охиныхоо ард хормоос өгсөлзуулан аймсан зогсож байлаа. Эмээ, зүгээрээ би хурдхан явчихад ирээ. Юу ярина вэ үр минь? Энэ хүмүүс чамайг сүйд хийчихэн шүү дээ. Эмээгээсээ битгий холд тих хүмүүнийхөө. Болохгүй эмээ. Та битгий зов заяа. Би явчихад ирээ. Тэнгэр бурхан минь өршөөх байгаа. Би юу үзэх нь вэ? Яасан үлтэй хүн гэхээрээ ийм байдаг байна. Гээд найгалмаа хөгшин уйлав. Хашааны үүдэнд машин хид дараалан сигналтахад алгирмаа эмээгээ чанга тэврээд гарав. Юу л болог. Эднэрийг эндээс зайлуулах хэрэгтэй. Оюун төгсөгч төгөлдөр ах хоёрт гай болж магаад тэд тайван байвал ядаж эмээг минь өргөж арчлаад байх сайн хүмүүс. Алгирмаа өөртөө ихэд харамсан бодоод хашааны үүдэнд очиж эргэж харвал найгалмаа хөгшин мэгшин уйлсаар шанахтаас барин гарч ирэв. Эмээ! Алгирмаа хөгшин гэхээ ихэд өрөвдөж цахиртан хашгираад нулимсаа цааш нь хүчлэн зайлгав. Миний охин сүү амсаад явдаа. Тэгээд эмээдээ хурдан эргэж ирээрээ. Буурал их бүх мөг үргэн бодоод тайван дуугаар хэлэхэд охин гүн ирэв. Машин дахин сигналтахад алгирмаа яах аргагүй болж өөдрөө явхад буурал их өмөлцсөөр сүүргэж хоцров. Хэдхэн хормын дараа машин хөдлөн явхад эхийн дотор улам харанхуйлав. Замдаа тэд ямар нэгийг алгирмаатай ярилцсангүй шууд явсаар Дэнжи мянган хар цахыг чиглэн давхив. За ирчихлээ. Битгий урдаас нь хэрэлдээрээ цаадах чи их ууртай байгаа гэж хэлсэн давхур дамбаа гэгч местний орс алгирмаагийн араас түлхэн дотогш оров. Тэднийг байшингийн өмнө очиход онгорхой цонхоор эмэгтэй хүний тунчиг завууртайгаар мэгшин уйлах сонсогдоход алгирмаагийн дотор харанхуйлж салгалан чичрэв. Давхур дамбаа түүнийг чирч буй гараа султгаж хэлсэн бүгдийг нь зөвшөөрөөд салахыг хичээ. Чам шиг сайхан хүүхний газар биш шүү. Цаадах чи ер нь хэцүү шүү гэж шивнэв. Давхур дамбаагийн хувьд алгирмаагийн өмнөөс үлий сахигчийн өмнө сөхөрөхөд бэлэн байлаа.
Тэднийг ороход хосжинсэн өмд самц өмсөж нүрээ тагалсан хар шил зөвсөн үлээ сахигч нэг гартаа асаасан тамхи барин өмнөөс хөрүүлэн суулгасан ягаан цамцтай эмэгтэйг харан зогсож байснаа гаднаас орж ирсэн гурвыг харан асаалттай тамхиар шалан дээр хаяад нүднийхээ том хар шилийг авав. Олоод ирсэн үү? Тэглээ. Энэ гिचийг аваачаад эзгүй бушны нүхэнд хийгээд болчих. Гэхэд хүүхэн дуу тавин ойрлоо. Үгүй бурхан минь намайг уучлаа л да. Би цаавал тэр даваагч олж өгнө. Надад итгэж дээ. Ингэж ойрлох хүүхний чэйж рүү үлээ сахигч өшөглөн орхиход гих битүү дуу үүсгэх хүүхэн дээш харан сарвалзан унав. Алгирмаад эмэгтэй нэг л танил харагдахад тэрбээр түүнийг үүлгэртэж самгарсан харцаар харанд өгснөө амаа ангааж гараараа дарж яана ноосогчээ гэж хашгираад үлээ сахигчийг аймсан харав. Үлээ сахигч нүрээ үрчилгэн алгирмааг харснаа дэрэгдэн ирж баруун гарынхаа долоовор хуруугаар түүний ирүүг дээш нь үлээлгэж нүур өөдөн ширтгэд бүсгүй айсандаа нүдээ анчхав. Хөөш чи одоо юундаа чичрээд байгаа? Айгаад байгаа мó хайшин? Тийм, айгаад байгаа мó? Тийм ээ. Энэ хүүхнийг таньдгийм үү? Тийм ээ. Манай хашаанд байсан айлгч мөн улам сонирхолтой болж байна. Наадхаа босгоод ир дахиураа. За ойлголоо гэсэн дамбаа гутлаа чирэн очиж ухаан баларчсан ноосоог чирэн ирж өндийлгөв. Хөөе. Чи миний мөнгийг яасан? Яг одоо миний мөнгийг авчирч өг. Ойлгов уу? Гойж байна. Би яг 1 сарын дараа авчирч өгье тийх үү? Болохгүй юм байхгүй. Гэхдээ барьцаа хэрэгтэй. За, барьцаанд нь юу байвал болох вэ? Барьцаанд нөө. Чиний охин. Чи охиноо энд миний дэргэд байлга. Тэгээд тогтсон хугацаанд миний 5,000 төгрөгийг авчирч өг. Хэрвээ миний мөнгийг авчирч өгөхгүй бол чиний нөхөр хорвоогоос алга олж охин чинь энд үлдэнэ. Би гойж байна. Ойлгооч дээ. Охин минь балчир хүүхэд шүү дээ. Зөвшөөрөхгүй гэсэн үг үү? Би өөр юм архив л доо. Миний нөхрийн үгүй таны мөнгөөр авсан москвич машин байгаа түүнийг ав. Төмрийн надад хэрэггүй. Яваад энэний охиныг аваад ир. Ингэж үлээ сахигчийг зэрлэг баламдаар хашгирахад алгирмаа давхын цочгийг харсан толгойлогч хүнд гараа түүний мөрөн дээр тавин мушилзав. Би гойж байна. Охноос бусдыг нь авал та. Балчир хүүхдээр яах гэсэн юм бэ? Гэж ноосоо мэгшин хэлээд шал самардан унав. Одоо яваад тэр бяцхан чөтгөрийг авчир. Болооч дээ. Гойж байна. Ноосоогийн өрөвдөлтэй байдлыг нүд халтран хар зогссон алгирмаа. Болохгүй. Бомчныг энд авчирч болохгүй. Ингэж өөрийн мэдээлгүй хэлж орхиход үлээ сахигч түүний мөрөн дээр тавьсан хүнд гараа авч бүсгүй өөд ихэд учиртай хөмсөг өргөн харав. Чи сая юу гэв? Энэ ихчийн охиныг энд авчирч болохгүй. Жаахан хүүхэд шүү дээ. Та сайн хүн штэ. Хүүхдэд битгий муу юм хийгээч гэж гуйж байна. Тийм үү? Чи яагаад намайг сайн хүн гэж бодов? Би энэ орчлонгийн хамгийн муу хүн шүү дээ. Тэгээд ч би энэ ловирчин имээс мөнгө авах хэрэгтэй байна. Энэ ноосоогийн надаас авсан мөнгийг чи надад өгөх юм уу? Гэсэн үлээ сахигч алгирмагийн нүрэнд нүрээ наах шахан ойртуулан хэлэв. Та яах гэж намайг энд авчирсан? Гэж алгирмаа хариу асуув. Чи надад хэрэгтэй болоод л тэр. Чи миний дэргэд байх хэрэгтэй байна. Би үгүй гэвэл та яах юм? Би чамд хүч хэрэглэнэ. Би чамд зөөлөн хандаж байна. Битгий миний уурыг хүргээрэй дээ. Би гэртээ буцаж хармаар байна. Миний дэргэд байсан нь чиний аминд үлзийтэй. Ноосогчийг явуулчих тийх үү? Би тэгвэл мөнгөө яаж түүнээс авах юм? Түүнийг мөнгө авчирч өгтөл нь би танд ажил хийж өгье. Түүний охиныг битгий авчираач дээ. Чи одоо яагаад ингэж байгаа? Эднийх миний имээд их тосоолж байсан. Надад имээгээс минь өөр хүн байхгүй. Үлээ сахигч алгирмааг нэг сүрхий ажигласнаа ноосороо очиж хит дараалан цохиж муужруулав. Аха, эмэгтэй хүн шүү дээ. Битгий зодолдоо. Алгирмаа үлээ сахигчийн өмнө сүхрэн суугаад гуйлаа. Ноосоо ухаан алдан гулдаан хэвтэн. Энэ муу гिचийг харанхуй болохоор гэрэх нүдэнд авчиж хай. Ойлголоо. Одоо бүгд зайлцгаа. Үлээ сахигчийг зэрлэг баламдаар хашгирахад бүгд өөдрөө гүйлтгэхэд дахуур дамбаа алгирмааг хөтлөн харайлгав. Хөөе дахуур мөн овшоо. Би чамайг алж орхин шүү. Ердөө л алж орхино.
Чи мөн миний эмэгтэйд гар хүрдэг хин бэ? Мобаса гэсэн үлээ сахигчийн гар гялсхийх шиг болоход давхур дамба Алгармагийн хөлд саруулзан унав. Хөлийнхөө дэргэд унсан давхур дамбааг хараад Алгарма дуу алдан хоош ухарч хоёр гараараа нүрээ дарав. Хогчий шүү хар өгтлүүд минь. Алив одоо явцгаа гэж зандарсан үлээ сахигч Алгармааг угц татан бие рүүгээ эргүүлв. Алгарма нулимс бүрхсэн том алагнуудээр түүнийг харав. Намайг дагаад яв гिचи минь. За Алгарма тэр харгас хэрцгий ирийн араас даган гадагш гарахад байшингийн өмнө гялалцсан хар чайка зогсож байв. Үлээ сахигч эргэн хараад машины арын хаалгыг онгойлгон суу гэж дохиход Алгарма дотог шорч суув. Амгалангийн хашаанд очиодох. За машин гулсах мэт хөдлөн явхад Алгарма санаа алдаад нүдэ анив. Шанахтаа сүв барин өмөлзөн хоцорсон буурал их нь харагдах шиг болоход сэтгэл нь хүндэрнэ. Машин зогсоход Алгарма зүрх сэтгэлдээ яолов. Орос маягаар барьсан хоёр давхар байшинтай том цементэн хавтан бүхий хашаа руу машин ороод зогсож байв. Орцгоё. Битгий оршуулганд ирж байгаа хүн шиг үлбэгээд байв. Үлээ сахигч нам дуугаар зандраад Алгармагийн гараас хөтлөн дотогш ороход байшинд баян хуур хөгжим тоглож байгаа нь сонсогдов. Хөлөө бүрхэн доош нэвсээсэн урт носон банзал өмссөн тарган шар ихнэр тэднийг ухтан гарч ирснээ Алгармааг зөөлөн харж дороо зогсоод "Эх шүүдэр чи хэнийг дагуулж ирэв?" хэмээн халаглах мэд дуу алдав. "Нагц ихчээ, энэ танд хамаагүй хэрэг. Тэгсэн ч гэсэн нас бага бүсгүй байна шүү дээ. Тэгсэн ч гэсэн танд ямар хамаатай юм? Эмэгтэй хүн чиний өдөр бүр сольж өмсдөг гарын бэлээ биш шүү. Би харамсаж байна." Харамсаж байна гин шүү. Би таны оронд байсан бол ингэж ухтахгүй л байсан юм да. Юу хийхээ би чамаар заалгавал гэжтэй. Эхнэр дургуйцаж өглөө цааш ороход үлээ сахигч Алгармагийн гараас өөрлөгөө татан өөртөө наалдуулснаа мөсгүйг ханаж чахан зогсоод "Энэ хөгшний хэлсэнд итгэх хэрэггүй шүү" гэхэд тэрээр толгой дохив. "Ийшээ ор. Энэ өрөөнд чи амьдрна." Үлээ сахигч Алгармааг нэг өрөө рүү түлхэж орхиод өөрөө нэг тийшээ ороход бүсгүй эзэнгүй өрөөнд ганцаараа хоцорч дивааны буланд бие барин цамцаан суув. Хагас цаг болсны дараа өрөөний хаалга онгойж тагтаас ян сав барьж сайхан үнэр ханхлуулсан түрүүч ихнэр орж ирээд савтайг ширээн дээр зөөлөн тавьж "Охин минь наашаа ортод суугаад хоол ид" гэхэд Алгарма тийш очив. "Хөөхөө охин бэ. Чи хэдэн настай вэ? 22-доо яаж яваад манай энэ араатанд баригдав? Зах дээр юм зарах гэж очоод тэгжил таарна. Манай төрсөн ихчийн хүү байгаа. Муу ихэн энэ золгийн хийдэлд зовсоор байгаад өнгөрсөн жил бурхан болсон доо хөөрхий. Тэглээгээд энэ амтанд ухаарах шинжаалга танхаа амтэн шүү" гэж үгэлсэн ихнэр савны таг авч сайхан үнэртэй шүл тавхтан хийв. "Нагц ихчээ, та намайг миний эмэгтэйчүүдэд муулаад хэрэггүй шүү" Гэхдээ гаран гэрийн торгомсог нэмгэн өмсгөл өмссөн үлээ сахигч орж ирээд Алгармагийн өдөөс харансав. Энэ удаа тэрээр залуу бүсгүйд тийм ч харгасгүйдэн харагдсангүй. Их эс төрсөн атлаа им хүнээр тоглох юм сайхан байх үлээ. Ой гутхын завхаа золиг шүү. Эндээс зайлж үзээ нагц хичээ. Чамайг хөөсөн хөөгөөгүй би явлаа. Битгий маялаад агараа нагц хичээ. Бидэн дуух юм авчир. За тэр их хэллээ дээ. Завхаа золиг. Уцаар дүүрэн түнтгэнэн гарч буй бүдүү өхнэрийг өрөвдөх шиг болсон Алгарма хөнгөн шүүрсалдав. Чи наад цуваа тайлаад хоол идэж. Одоо чи эндээс хаашаач гарахгүй шүү дээ. Ширүүн хар нүдээр цоош өртөн хэлсэн үлээ сахигчийг харснаа Алгарма уйлж орхив. Чи намайг эмхүний нулимсанд уйрах сул эр хүн гэж бодоо юу? Үлээ сахигч зөөлөн дугаар хэлсэн ч сүрдүүлсэн хിവэр харахад Алгарма хариу дуурсангүй. Хөөш, гэрт чи хэн байдгийн? Эмээ маань хөгшин хүн үү? 70 настай. Настай хүн байна. Чи яах гэж анханасаа ноосото зууралцсан? Би яагачгүй штэ. Ноосоо ихчил надаар заримдаа ойр зургийн ажил хийлэгдгийн. Тийм байж болох л доо. Харин чи яах гэж тэр залтимын өмнөөс элдвэн юм ярьсан? Химэн асуусан шүүдэр бүсгүйг ихэд анхааралтай харав. Тэднийхтэй манайх олон жил айл байсан. Охин нь нэг сайхан сэтгэлтэй хөөрхөн хүүхэд байдгийн. Тэгээд л надад нэг юм олон жилийн өмнө амлаад 5,000 төгрөг аваад явсан хүүхэн 3 жил болцоход байхад хэлсэн амдаа хүрээгүй. Тэгээд л би авчруулсан.
Гэхдээ та 5,000 төгрөгийн оронд хүүхэд авахтаа яах вэ дээ? Чи наад хоол идэж хоолоогоор орохгүй байна. Надаас айгаад байгаа мó хайшин. Мэдээч штэ. Чи одоо очиж тэр золигтой яаж яваад хаарчихдаг байна. Үлээ сахигчийн ихэд зэвүүтэй хэлсэн энэ үгийг сонсоод алгармаа цочихдоо халбгаа алдчихав. Та түүнийг яаж би мэднэ? Би чам байтгааг мэднэ шүү. Басах хэрэггүй. Алгармаад энэ үг дэндүү занал хийлэл мэд санагдсан тул юм дуурсангүй нүднээс нь нулимс тусалж эхлэв. Битгий уйл. Би нулимс харах дургүй. Чи хүүхдэд тэгээд дамиран сайдын дүгчгсэн хэрэг үү? Алгармаа гайхаж баламгдан нойт нүдээр түүнийг харж юу дамиран гэж хин бэ гэж ээрэн чимээгүй болов. Чааваста би чамайг овоо сэргэлэн толгоо гэж бодсон. Харин ч эсэргээр шаал түүхийн амтан байх нь. Яагаа вэ? Замбаг эмчийн нөхөр гэсэн үлээ сахигч тавхтайгаа тар нэр хийлгэж цааш түлхээд идэх ямар ч сонирхолгүй болгочихлоо. Гэлээ. Тийм ээ. За ингээ. Би харснаа өөртөлж, хавцснаа зовоодог буруу ишилсэн сүх шиг хүн. Улаанбаатарын бүх хүн надаас айдаг. Надад хууль хамаагүй, үйлчлэлгүй. Хүүхэн ч мөн адил. Ганц шөнийн л хэрэгцээ. Гэхдээ чи надад таалагддаг. Чи надад үнэнч байж чадвал би чамайг өөр хүн болгон, өөр амьдралд хүргэх болно. Надаас битгий айгаарай. Би чамайг яахчгүй. Тэргүй намайг цэнгүүлэх хүүхнүүд дор хүлээж байгаа. Зоор яаж түүний эцэг готов сайдч өөдгүй амтад. Тиймээс чи маргаашаас эхлээд ойдлын үйлдвэр хариуцаж ажиллаулна. Тэр талын авьяастай чинь би олж харсан. Харин чи надад үнэнч байх ёстойг мартваа. Чамд олон багш нар ирж олон төрлийн хичээл заана. Сайн суралц. Маргааш давхуртай хамт гэрте очиж имээдээ Орос руу сургуульд явах болсноо хэлээд ир. Хөгшин хүнийг зовоогоод яах вүлээ дээ. Хажуугийн өрөөний шүүгэнд чиний өмсөх хувцас хэрэгсэл би. Юм болгоныг асуугаад байлгүй хэрэгцээнийхээ хэрээр хэрэгэл. Сайхан амраарай. Ингэсэн үлээ сахигч босож бүсгүй өмнө очиж заамдан өөрийнхөө өмнө авчраад нүүр өөдөн ширтгэд алгармагийн зүрх зогсчих шиг болон мандаж айдас хоолоод нь туулав. Үлээ сахигч бүсгүй ингрийг задгаалж баруун хөхнийхэн толгойг чимгэхэд бүсгүй яолж хөхнөөс нь ганц тусал сүү цэйлэлзэн урсав. Үүнийг ширгэх хэрэгтэй. Дараагийн хүүхдийг төрүүлэхдээ сүйтэй байх хэрэгтэй шүү дээ. Гэсэн үлээ сахигч тэр чихтэй гарч явхад чимчигнэн лугших хөхөө даран алгармаа удтал зогсов. Үлээ сахигчийг шатаар уруудан буун ирэхэд даш тэлэг цэрэн юм сангимаа гурав хүлээсэн байртай сууж байв. Үлээ сахигч хүнжлийн бүсгүйчүүдээ харсан ч өнгөрөн явхдаа ороод ирэх хэмээн даш тэлгэрт тушаахад тэрбээр бие зэхлэн араас нь дагаж алхав. Тэрээр ажлын том янхгар ширээнийхээ ард суугаад залууг ширүүн харж алгармаагийн төрснөөс хойш мөн түүний эцэг эх юм болох бүх мэдээллийг олж тогтоо. Нэг ширхэг зөөл буруу байх юм бол өөртөө л гомдороо доо гэж занал хийлэн тушаав. Отов сайдын талаарх мэдээллийг олсон уу? Олсон. Энэ сайдын нарийн бичиг Дашмаа гэх эмэгтэй нэр дээр нэлээд их хадгаламж байдаг. Дашмаа сайдтай хувийн харилцаатай нэг хүүхдийг нь төрүүлсэн юм байна. Сайдын хүүхдийг нь төрүүлснийг нь мэдсэн нөхөр нь яваад өгсөн гэсэн. Яамны санхүүгийн ашигтай зардлын 15% Дашмаагийн нэрээр зарлагдсан байх юм. Энэ хавтаст бүгд цугларсан байгаа. Ойлгомжтой. Сайн ажилласан байна. Харин Зория яасан? Зория Монголд баахан дураараа туйлж, эм согтоор зугаатсан амгалан шар дэлгүүрийг тануулж аваад Варшав руу гарсан. Гадаад явдлын яамны сайд Дамирангийн охинтой суусан. Шар дэлгүүрийн хэрэг мөрдөгдөж байгаа юу? Эзэн холбогдогчгүйгээд хаагдсан байна. Хохирогч байгаа юу? Байгаа. Дэлгүүрийн манаач алагдсан. Хохирогчийн гэр бүлийг олж тэтгэмж өг. Амьдралд нь дэмжлэг үзүүл. Хохирогчийн эхнэр хүүхдүүдийн нэгний нэр дээр гомдол гаргаж хэргийг дахин сэргээлэг. Мэдлээ. Мэдээллийг 2 хоногт багтаан цуглуул. Варшав руу цэрэн ямыг явуулж Зориягийн юу хийж байгааг судлуул. Ойлголоо. Явж болно. Бүлгийнхний ажлын хөлсийг өгсөн биз? Тийм. Дарзовыг намын төв хороонд шургуулах ажил юу болж байна? Удахгүй болох намын бүгд хурлаар шийдэгнэ. Дангаа дарга бууж Дарзов дээш авирна. Дарзовын дараагийн хүн чи шүү. Намын хороонд голлох чиглэлээр ажиллах болно. Би юу да? Амжих юм болов? Амжуулах ёстой. Бидний эцгүүдийн толгойг энэ нам залгисан. Эхчүүдийн маань нулимс ба хаан горхиноос илүү урссан. Гэтэл бид их орончдын хүүхдүүд. Одоо бол хулгайч дээрэмчд.
Харин эцгүүд маань эх орны дайснууд хിവэрэ. Тэгтээ эмчгээрээ байсаар дуусах хэрэггүй. 60 хэдэн онд бидний эцгүүд их хэл гомдолтой хорвоогоос хальсан. Сэхэтний төөрөгдөл гэж тэднийг хятсан. Тэгээгүй бол бид өнөөдөр ийм байх уу? Бид гудамжинд хаягдсан нохон гөлөг шиг атлагдаж өссөн. Тийм болохоор чи ажиллах ёстой. Та нар дээш авирах ёстой. Ойлгов уу? Тэгээд ч тийм их нүглийг би яах гэж хийсэн? Би эцгийнхээ та нарын эцгүүдийн сүнсийг амраах гэж хийсэн. Тиймээс миний ертөнц бол тамийн ертөнц. Энэ тамийн ертөнцөөс та нарыг би гаргах гээд байна гэж үлий сахигч зэрлэг балмад дуугаар хашгирахад даштилэг айсандаа номхон зогсоож би ойлголоо аха, намайг уучлаарай гэлээ. Би намын төв хороонд болох бүгд хурлын тэргүүлэгчдтэй тохирчхон дангаа даргын улс төрийн амьдралч тэр, хорвоогийн амьдралч бас дуусна. Тэр биднээс урвсан, дэндүү их шунсан. Тэр ч дуусна. Үлий сахигч арай зөөлөн хэлсэн ч шүдэн хаврын зөвүүн муухагаар архирч та нарт энэ үн л хамаарна. Амьдралдаа хайртай бол илүү шунал давтаад хэрэггүй шүү гэж анхааруулав. Ойлголоо аха. Тийм бол зайгаа шилэн балтавт орхи. Түүнийг оруул. Ойлголоо. Гисээр даштилэг ухран гарч бадрүүн чирэг би тэг дөрвөлжин твхгэр цээжтэй шилэн балтав гэгч 30 эргэн насны залуу орж ирэв. Орой минь аха. Балтав. Чи хаагур юу хийж хөөгүүлээд байна? Аха, би хинтийн бор өндөр яваад 2 тонн хэртэй улаан чулууны олцтой. Арьсаа, чи тэгээ наадхаа хил давуулж чадах юм уу? Чаднаа. Хаагур вэ? Дээлээ нүмерч аавын залрав да. Гайгүй аха. Муу арьс минь чи сонс. Гайгүй байхаа биш. Баттай болгоод наадхаа хий. Ойлголоо. Хаагур гаргах юм. Манжуураар Владивостокоос урагшаа гаргах санаатай. Санаатай гээд байх юм. Саадаа арилгаад хөдөлгөөн хий гэж байхад ойлголоо аха. Би замын саадыг арилганаа. Энэ чулууг чинь тэгээд хин авах юм? Юу хийдгийг? Авах хотонгууд байгаа. Тэр хотонгууд цааш нь Баянгхит дуудад зарах үз. Энэ чулуугаар Баянгхит дууд удмын тамгаа хийдэг. Хизээч арилдаггүй тосон чулуу. Их ховор чулуу шүү даахаа. Энэ чулуу манай бүлгийг нэг хэсэгтэл санхүүжүүлнэ. Их том юм ярих юм а золигч нь. Чи наад хөдөлгөөнөө хийхээ нэг хэсэг аазна. Чулууг энд авчир. За аха, аваад ирсэн. Манай сайн ирсээс хэдэн хүн аавын торонд байна. Энэ сард шар сүнгээ тэргүүтээ 12 хүн суллагдана. Тоолоод юм уу? Магадлангаар суллагдах юм уу? Шүүхтэр тэдний арыг эртгэн зохицуул. За, хар айрмаас манай нөхдийн татварлан авах санхүүг сулруулж болохгүй. Мод чулуу күүбэлж байгаа хар айрмынхан мөнгийг овоо өртөлж байгаа ах шүү. Далиган атманаас овоо юм орж ирж байгаа. Цаад дали чин хидийд наашлах юм? Болоог байна. 5 жил дутуу байгаа. Хөвчөөрт. Далиганаар би ямар их дутаж байна. За чи яв. За аха. Сангимаг яах юм? Үүдэнд хүлээгээд оруулчихаа. Балтвыг гарсны дараа мөр цээжээ ил гарган хувцалсан сангима орж ирэв. Сангима, чиний гар дээр хэдий хэрэг мөнгө байна? 20,000 орчим. Чи маргааш 8,000 төгрөг бэлтчихээрэй. За, нөхөрчин байгаа вэз? Байж л байна. Чи өнөөдрөөс эхэлж эр нөхөртөө үнэн ч яв. Хүүхэд төрүүлж өг. Юу гэсэн үг вэ? Та надаас харцаагаа тасалж байгаа юм уу? Тийм. Нөгөө хүүхэн хөө яарсаа. Тэр хүүхнийг надтай холбох хэрэггүй шүү. Тэр бол миний нэг ажиллагааны зэвсэг гэсэн үлий сахигч тэр муу ноосоо зэвүүгчийн охиныг авчирч зугаагаа гаргах юм шүү гэж бодов. Ойлголоо. Би явлаа аха. Үлий сахигч дуурсангүй тул хүүхэн гарч яв. Бүгд явсны дараа үлий сахигч босож өрөөнд дотор холхов. Алгирмагийн танхил гойлог бие сайхан царай үзэгсэлэнт ягаан уруул сэтгэлийг нь самардах шиг нүдэнд нь харагдана. Болохгүй. Тэр хүүхнийг бол болохгүй. Түүгээр миний дайсан зориг тоглолцсон. Тэгэхээр энэ хүүхнэр би зугаацаж болохгүй. Энэ миний дүрэнд нийцэхгүй. Харин би зоригийн ихнэрээр хантал зугаацаж эцэст нь амийг нь таслах болно. Химэн бодоод сандалд сууж ширээн дээр хонхыг тажигнуулав. Төдөлгүй урт носон банзал өмссөн тарган шар ихнэр орж ирэв. Наахцаа, уух юм аваад ир. Шүүдрээ. Нас чин 30 гарчихлаа. Одоо нэг тогтож амьдрах болоогүй юу? Хөөхий дөө. Их энчин сүнс тэнгэрээс хараад яаж завж байдаг бол доо. Би чамайг хүн хийхдээ ийм хүн болноо гэж огтхон ч бодоагүй юмдаг.
Би ч гэсэн хүн шүү дээ. Би хүнтэй сууж хүүхэд гаргаж болох л байсан. Би өөрийнхөө амьдралаа чамд л зориулсан. Гэтэл би өнөөдөр чиний зарцуулж байна. Гээд тарган шар эхнэрийн том нүднээс нулимс бөмбөрөн уурсав. Болооч дээ. Дандаа нэг зүйлээ өглөөд авах чинь сонирхолгүй шүү дээ. Битгий ингэж байгаач дээ хөгшин минь гэсэн үлээ сахигч нагаз ихчийнхээ бэлхүүсээр тэрвэрэн аргадав. Байлчи хүн шиг амьдраад өгөхгүй ээж. Хойлоо хүн шиг л амьдарч байгаа штэ. Цүг чи энэ замбраагүй амьдралдаа намайг бүү оролцуул гэсэн ихнэр дүүгийнхээ хацар руу хоёр зөөлөн алгадаад аавав. Чанга цохол данаах за. Бүгд ими яриад бай. Яалаа гэж би чамайг чанга цохох юм. Өрөвдөд байдгийн. Тийм юм бол дүүдээ уух юм аваад ирэл дээ. Сэтгэл гэж хоог шиг байна. Сэтгэлээ засыг тийх үү? Эсвэл хамт уух юм уу? Бүгд ими яриад бай. Би чамтай хамт тарих уугаа сууж байх юм уу? Үгүй мөн ярваа чи. Тийм юм бол дүүгээ зовоогоо дээлгүй уух юм аваад ирээч дээ. Чи түрүүний авчирсан бүсгүйг бас зовоох гэж байна уу? Зовоохгүй дээ нагц минь. Мөн тийм байхаа та чи. Арх ууж цогтчхоод аратан шиг дайрах биз гэсэн ихнэрийг эргэн гарахад үлийг сахигч инэв хийлэв. Хөөрхий дөө. Миний нагц хөгшөрч байгаа юм байх та. Өгөлх нь улам ихсэдэл. Үе тэнгийнхээ хүнтэй ханилан суу гэвэл намайг зохиод алчих байх та. Нэрийн л надаас болж нагц маань хүнтэй сууж хүүхэд гаргаж чадаагүй байх та чаавас гэж бодов. Алив мэ битгэс огттлоо ууж үзээрэй дээ. Чиний эцэг цэнд дарга арх оогт уудаггүй хүн байж үлээ гэсэн нагц хчээгээ хагас шил арх авчирч өмнө нь тавихад үлий сахигч эсэгрэв. Миний нагцаа олон сайхан үг бүү хэлээ. Хажуулж амрах минь зүгээр. Нагц их чинь эргэн явхад үлээ сахигч архинаас шилээр нь гүд хийлгэн залглав. Дахин нагц их чинь орж ирэхэд үлээ сахигч амнаасаа архитай шилийг салгаж өөдрөө харав. Орхоохоо ороод ир. Хамгаалтын залуусын ахлагч орж ирээд бие цэхлэн зогсов. Юу болов? Сахилгаан гүнтүү ирлээ. Юу болсон юм бол? Оруулчих гэсэн өглөө сахигч шилтэй архиа шидэх гэснээ болж ширээн дээр тавив. Шаргал хүрээтэй нүдний шилхийж бор пижак дээр улаан зангай зөөсөн 50 эргэм насны ихэд цэмбгэрээр орж ирээд түүнийг харан үүдэнд түтгэлзэн зогсов. Сайн байна уу? Нааша суу гүнтүүгээ. Таны ажил тавлаг үйз? Тавлаг байна. Маргааш готов сайд хөдөө анд явах юм гин. Тэдний фракцийн хідэн хүн хамт явах болол та. Энэ цаг хугацааны хувьд боломжтой юм шиг санагдаад би ирлээ. Тийм үү? Гэхдээ арай цаг хугацаанд биш л дээ. Хэд хоногийн дараа хуралдах намын бүгд хурлаар готов сайд өөрийн хүрээллийн хоёр хүнийг зэрэг хайж байгаа. Сүүлийн үеэс цэдэн бал дарга түүний үгийг их сонсдог, хамт загасчилдаг болсон. Энэ чи хараа эвгүй сонсогдож байна шүү. Чи намын бүгд хурлаас өмнө мандлыг дарагтаа уулзуулах арга зохио. Ойлголоо. Би 1963 онд таны аав Цэндаксныг нас барахад хамт хоригдож байсан цэвэн гойг олсон. Гүнтвийн яриаг сонсоод үлийг сахигч өөрийн ирэхгүй босон харайж юу гинэ? Цэвэн гинэ? Тэр хөгшин одоо хаана вэ? Гэж амсгаадан хэлв. Би хотод аваад ирсэн. Цэвэн гой хэдий хэр насны хүн бэ? 60 гарч би ануухан хүн байгаа. Би одоо очиж уулзмаар байна. 40 мянгатад байдаг охиноо доо ирсэн. Та надтай хамт очих уу? Тгийе. Та машинд хүлээж бай. Артурыг хамт явгээрэй. Тэрээр ороод хувцас олж өмсөв. Шүү дээр чи хайчих нь уу? Нагаз ихчийнхээ дууг сонсоод эргэн хараад Настя ихчээ миний нагцаа би нэг чухал хүнтэй уулзаад ирээ гэж сайхан ир ихэд догтлон хэлв. Бас нэг хүүхэнтэй уулзах гээ юу? Үгүй дээ нагц ихч минь. Би аавынхаа хамт хоригдож байсан хүнтэй уулзах гэж байна. Юу гинэ? Цэнд дарагтай хамт байсан хүнтэй юу? Тийм хүн одоо байна гэж юу? Гэсэн эмэгтэй амсгаа ихсэв. Нагцаа би ирээд танд ярина. Явчхаад ирээ. Үлий сахигч сүүлийн үеэс огт инээхэ байсан инээ дээрээ нээгээд гарч одов. Тэрээр ихэд догтолжээ. Настя цонхон дээр гүйж очиход түүний зээ чайка машины арын суудалд сууж хөдөлгөд эмэгтэй хэрэгслэн залбирав. Эцэг хүү ариун сүнсний нэрийн өмнөөс түүнийг ивэх болтугай. Настя 3 та шивнэж залбираад өөрийнхөө өрөөнд орж сандалт чимээгүй суулаа. 2 давхар байшин ил хул оргин чимээ аниргүй дүнсийн. Бурхан минь яасан ч чимээгүй юм бтэ. Яг оршуулгын газар шиг нүгэл байгаа да эн чинь.
оршуулгын газар байхдаа яах вэ дээ? Ийм сайхан байшинг ингэж чилэх гэж. Энэ байшинд нөгөө охин байгаа. Үзэсгэлэнтэй сайхан залуу бүсгүй байгаа. Миний талигаа чигч тийм сайхан бүсгүй байхдаа шүүдрийг төрүүлсэн. Би ихчтэйгээ уулзахдаа юу гэж түүнд хэлэхээ мэдэхгүй байна. Тэр надад гомдож байгаа байх та. Би түүнийг сайн хүн болгож чадаагүй. Шүүдрийг хүн хийх, хүн танихгүй, газар мэдэхгүй над чиг ганц бие эмэгтэйд амаргүй л байсан. Химэн ганцаараа яриав. Настя зээд үгээ хүлээн шүндүүл болтол суужээ.